Эрхэм үзэгчтэй би танастай хүүхдийн дууны талаар ярья. За эхлээд надад эхний асуулт нь надад хүүхдийн дуу ихэн төрдөг вэ гэж асууж ирсэн. Энд нь би өөрийнхөөс хариулъя. Хүүхдийн дуу бол төрөгчдөө хүүхдийн зохиолчд хүүхдийн шүлэг зохиолч тэгээ хүүхдийн хөгжмийн зохиолч хоёроос төрөөд тэгээд хүүхэд дуулдаг. Ийм гурван одоо тийм уялдаа гэхээ холбоосоос ингэж хүүхдийн дуу төрдөг юм аа. Гэхдээ хүүхдийн дуу төрөхтэй гол нь хүүхдийн сэтгүүд авахсан гоё тийм шүлэг байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь аян бас хүүхдийн нас сэтгүүд нь авахсан онцлогтой тийм аюул байдаг л да. Жишээ би нэг 3-4 настай хүүхдэд зориулсан дуугаа танад дуулж үзүүлье л да. Энэ болох төрөөсөө ингээд би бодлого өгөө хараад энэээс маш тавьд юм аа бодож ирсэн. Яахаа яг үгүй тэгээд ээжээвчтэй би чагсаж чадна нэг хоёр би чагсаж чадна нэг хоёр хүүхдэд ирж хурж өгөх хүмүүс булчиныг чангалах ийм зорилттой гэж зохиогдсон бол энэ дуу болохтой ингээд рэми пар яасиг гэж 5 хүн дээр энэ дуу нь явдаг. Энэ болтой 2-3 насны хүүхдүүд дуулах тохиромжтой. Бүгд дуулах их дуртай байдаг. Энэхүү байдлаар дуунаас төрдөг. За багнуудаа ороод ирэхдээ тэгэл бас дууны буруу явчихна. Жишээ нь. За тэгэл 4-5 наснд ороод ирэхдээ хүүхдүүд жоохон моот сураад ирэхдээ гэхдээ энэ бас 5 хүн дээр 5 хүн дээр нэг юм дуу байдаг юм нэ. Хүүхдүүд дуулах дуртай. Энэ яаж хийсэн гэдэг хүүхдүүд моот сураарай. Хүүхдүүдэд ингэж бас их сураарай гэж хэлсэн. Хүүхдүүд бас өөрөө дуулах хөгжиж дуртай юм. Дуулаад хөгжмөдөд идэв. Таван доод нэрээ дугаар тэгээ багандруугаар дэрхтээ бас ингээд дууных нь нөгөө одоо ахта найз болоод ингээд ихэнхдээ хүүхдийн нас сэтгүү онцон давхарсан байлтай байдаг. Ингээд цоод ирэхдээ хүүхдийн дуунууд одоо миний бас олон дуунууд 7 жил амьдарч байгаа юм хүүхдээ хүүхдүүд дунд байж тэгээд цохоогоод байдаг. Тэгээд хүүхдийн зохиолч үгүй юм уу? Зарим нь өөрөө бас самбирлтын найзанд үгүй зарим дунд өөрөө зохиолчдаг. Ингээ хүүхдүүд дунд байж хүүхдийн сэтгүүг ойлгож иж тэр дундаа хөгжиж хүүхдийн дуу хийсэн дуул цаашаа жоохон урт одоо бас хүүхдүүд үйл дамжин дуулаад байх олон дуунууд байдаг л та. Тийм. Жишээлбэл би сургуулийн хүүхдийн дууг хийсэн бас 30 жил дуулдаг гэж тийм ээ. Хүүхдүүд нэг сургуулийн хөгжиж байдаг олуулаа бид дуулдаг олуулаа бид хүчтэй олуулаа энэ дуу хийхдээ би эхлээд энэ хэмжээнд авсан. Олуулаа энэс гэдэг ингэ хийсэн. Тэгээ хүүхдийн дуу ингээд хийсний дараа хүүхдүүд нөгөө өөрсдөө ингээд энэ гоё дуу ингээд үеийг дамжаад дуулаад байдаг бас ийм хүүхдийн монстр юм байдаг. За ингээд хүүхдийн дуу энэ миний бодоор энэ төрдөг. Бас нэг дууны тухай ярил хүүхдийн дуу төрсөн түүх бас гоё шүү дээ. Анх удаа би бас хүүхдийн дуу зохиож хүүхдийн дуу зохиож өөрийнхөө дуу зохиолын дуу хийсэн. Манай хүүхдийн зохиолч ч гэсэн бас анх хүүхдийн дуу зохиолж хийсэн. Тийм төгөөд их байдаг. Гончсонлог болох дээр нөгөө хурах гэдэг тийм ээ. Орчин хүү гэдэг. Тэгвэл хоёулаа гэдэг. Унчин хүү гişиг гэдэг нөгөө хүүхдийн дуу зохиож байсан. Мөрд орж байгаа болохтой живсэн дээ тийм. Эргэн тойрон жимс бай, ирэн ханган зэсгүүдэн гэдэг юм ингэж хөрхөн тийм байдаг. Тэгээд энэ дуу болохтой хүүхд танин мэддэг зөвлөлттэй бас жижигхэн Бөмбөргөн хийхээ эдгээр бивитнэ тивчви алачви оолчви хүүхд таны мэддэг хэмжээтэй. Тэгээд хүүхдэд 4 өөр байс хэмжээг ойлгох гэж хийж хийсэн. 4 жил удаатай маш хэмжээ ойлгох гэж
ингээд энэ хүүхдүүдээс хэмнэн ойлгох ингээд хийсэн байдаг. Ингээд миний дунд төлдөг өөрөөр жишээ авъя да тийм ээ. За бас нэг асуулт ирсэн байна те. Хүүхдүүд зохиоход юуг анхаарах вэ гэж. Хүүхдүүд зохиоход гол анхаарах зүйл бол шүлэг хүүхднээс хүчтэй шүлэг үг үйдэг. Тэгээд мэдээж тэр үг аяндаа тохирсон юу ах вэ? Ай хянал байх хэрэгтэй тийм ээ. Хүүхдэн дугал хөгжмөнтэй хөгжмөнгүй хүүхд өөрөө чөлөөтэй дуулж яах тийм дуу бас хүүхдэн дуу байж тээ тийм ээ. За тэгээд хүүхднээс хойгоос анхаарах зүйл гэх юм бол тэр нас сэтгүүнд нь онцлог нь тохирсон тийм одоо айлтай хяналтай байх зүгээр л дээ. Жишээ би нэг хайрын тухай нэг одоо нэг дуу хийсэн хүүхдийн жижигхэн хайр. Хавсуранга хүүхдээс хавсурын жишээ үгнээс энэ тултай хүүхдэд уулыг хийдсэн төгжим болоо ярьдаг. Хацрам хай, хамрам хай, хүүхэн минийхэн хай, чихэн хай, нүдэн хай, гараа үхэн хай, мөлхөж хурцах дүүгийн минь, мөмөхөн хай, мөлхөж хурцах дүүгийн минь, хамаг юм хай. Үзэх юм бол Мумбайсан бомбар Улцайсан ягаан Айжам шибомбар Айхлуухан үнэртэй Үзэлцгэн чимээс амстайханда энэ дуун дээр ярилцсан л да. Энэ дуу болохоор энэ бүзэж мүзэжтэй дуу болохоор энэ дүүтэй айгүй энэ дүү дээр ярьсан. Тэгээд сонслоо. Тэмэлүүд ингэж ижил сүмэрт өөрөөр мотууд дээр давтагдаж ингэж тэмэлүүд нь яваад байх нь хүүхд айгүй хурдан хөлдөг байхгүй юу? Шил миний нэг юм дуу байна. Жижигхэн хэмэлтэй хүүхд хурдан дуулаад байдаг. Энэ бас ингээд 2-3 ингээд жоохон аялгын хэмжүүд өөрчлөх гэж яваад байдаг. Эмэгтэй хүүхдэд сонирхолтой байдаг. Мөн минороос мажор болох хүүхдэд тохирсон тэр бас аялгын чанар тансаг тийм нуглаа өнгөх бас хүүхдэд дууцоход их чухал байдаг. Энийг бас хүүхдэд зохиож байгаа шинэ манай хөгжим багш нараас анхаараа тэгээд миний бас болон хөгжим зохиолч хүүхдийн олон цагаан дуунуудын бас аялгүй хэмнэлтэй хаана яаж ингэж авч чинь энэ судлал бас хаанад бас хэрэгтэй болно гэж багсан зөвлөе да. За хүүхдийн дуу ардын болон зохиолын дуунаас ялгарх онцлог нь юу байдаг вэ гэж асууж ирсэн байна тийм ээ. Мэдээж хүмүүс эцэгнэр одоо ээж аав бүгд мэдж байгаа хүүхдийн дуу мэдээж ардын дуунаас өөр зохиолын дуунаас шал өөр тийм ээ. Тэгэхээр мэдээж ардын дуусаар гарч иржсэн ардын дотроо дээрдэл монгол хүүхдүүд чинь тэр нөгөө тархан хэрийн алхаан тордор гинэ хөө гэдэг юм уу
бас Баруун Монгол ардын жижигхэн тийм огн найхтай дуунууд хөрхөн дуулдаг байсан. Хүүхдээ хор тийм орны тухай, амьтны тухай дуунууд зөндөө байдаг шүү дээ. Тэгээд дараа нь зохиолын дуу гэж нөгөө хөгжлөөр одоо дэлхийн ертөнцийн нөгөө хэрэгтэй хөгжлөөр дуунууд гарч ирээд дуулж. Хүүхдэн дуус мөн ялгаагүй. Ингээл хөгжлөөрөө яаж 21 оны үед бол хүүхдүүд бол 26 онд болцсон ардын дуу, уртын дуу дуулж исэн бол тэгээд 40 оноос эхлээл хүүхдийн зохиолын гол гомд гарч иржсэн тийм. Үсээ түрүү хэлжсэн гонцгонтой нь одоо онцгийн хөгж гэдэг юм уу, хургацын хүү гэдэг юм уу. Тэгээд бас 60 оны авдад болохтэй нөгөө тэр содонд орж байгаа тэр цэц Сүхбаатарын хүүхдийн өрхөн дуунууд зөндөлмөд гарсан зунцэг сайхан байгаад 6 сэнэгтэй гоёлон даваа цэцгийн өөрийг ээжэн наачиж өгсөн дээр гэдэг юм уу. Энэ хөрхөн дуунууд нь гарч ирээд хүүхдүүд цаана онцгоос нь Монгол дээрээс хүүхдүүд өмнө явцсан. Тэгээд Монголын хүүхдүүд онцгой нь бас юу гэхээр гадаадын хүүхдүүд бол нэг жижигхэн аян дээр ингээд энэ дээр ингээд олон хүүхдүүд хэлээд авжижгүй хэлээд байна. Монгол болох дээр танаас ардын уламжлалаар болох дээр бүр ингээд дөрвөн мөртөө хүн утгааны нэг ойлгомжтой сурсан нутгаар Монголын хүүхдүүд өмнө бол дөрвөн батгтай, хурдан батгтай бас хүн ухааны хүүхдэд тайлбарж ойлгуулсан ийм бадагчсан байдгаар бас Монголын дуунууд бол гадаадын хүүхдийн дуунуудаас бас өрнөц яваад байдаг. Түүс юм хийгээ яваад байдаг. Бас онцлог тэр өрнөцлөө бас алдахгүй Монгол яваад байдаг. Тэгээд 5 хүн дээрээ энэ хүүхдүүд бас хүүхдүүдтэй дуун яваад байдаг. Бас онцлог байдаг. Энэгээр хүүхдүүд нь онцлог. Хоёрдугаар хүүхдийн дууны цаг хүрээд нь бас давхруулж дуулах тийм ээ. Ийм байдаг тийм. Тэгэхээр миний нэг юм цаат хүүхдүүд зориулж ирсэн хүүхдүүд болоод дуулна. Хүүжүүнээ захурээд ирдээ хой. Аавчгээ эцэн тасдээ хой. Цастай удаа цагаа харна хой. Сармигээр варцанаар уртна хой. Цастай удаа цагаа харна хой. Сармигээр варцанаар уртна хой. Ингээ хүүхдүүд онцлог юм хөө. Бусдад шал өрнөс байдгаараа онцлог шүү. Хүүхдийн дууны уран бүтээлийг сонсохдоо юуг анхаарах вэ гэж асуулт надад ирсэн байна те. Эцсийнх багш нар бол одоо хүүхдийн дууны уран бүтээлийг сонсохдоо юуг анхаарах вэ? Мэдээж энэ хүүхдийн дууных нь үг аян нийцж гэнэ үгүй. Хоёрдугаар энэ хүүхдүүд ингээд хүүхдүүд хөгжмөс дуу зааж өгөх багшаа энэ дуу дахиад бол гоё дуу байна гэдэг юм бол тэр дуу чинь хүүхд төрөл юм дуудахтай. Ягаад төрөлтэй тэр хүүхдийн одоо маш сэтгэл онцлогт нь тийм өөрөө дуулах дуртай байж тэр хүүхд ч одоо дөрөвчмийн цаалын үндээс би дуулдаг гэдэг чинь энэ хүүхдүүд ингээд дуулах дуртай дуугаа хүүхд өөртөө сонгоод байдаг байхгүй. Тэрийг дүрхүү уран бүтээлд нь оруулж сонсох хөгжмөнд нь оруулж дуулах хөгжмөнд нь оруулж ингэж явах бол хүүхдийн дуу маш чухал байдаг. Хүүхдийн дуу бол хүүхдэд өөрсдөө шүүгээд өөрсдөө дуунууд аваад үлдээд яваад идэх бас онцлогтой шүү. Хүүхдийн дууны онцлог юм. Наад сайн чанартай сайн дуунуудыг багтан зааж дуулах. Дараагаар бол хүүхдүүдэд судалгаа аваад хүүхдүүдэд ажиглаад тахна бас гол нь байдаг. За тэгээд хүүхдийн дуу бол одоо ерөөсөө тэр баг цэцэрлэгтэй дуулж исэн хүүхдийн дуу тэгээд баг ангилал ороод хүүхдийн дуу тэр дууны хэмжээг ойлгоод тэр дууны хэмжээг ойлгоод мото үзээд ирэхдээ хав шугам дээр бичээд тэгээд бишгүй хөвгөндөө урдаас хөвгөндөө ингээд нэг үсэн нэг тийм бүтэн нэг тийм хөгжөө тийм цикл одоо хүүхдийн зөв мэдэх цикл яваад байгаа байхгүй. Жишээлбэл одоо 4-р ангилалны сөхөг байдсан юм боолох аз догол ирээд юм гэж байгаа зүгээр аав намайг аавын чүби зэндөө мэднэ штэ. Сайн бай нэсэтэй дуужсэн дуу тэ мөндөө бий гэдэг үгэн чил усан дэнд өгч бүгдийн нэг зохиолж аян болох тэ ис чадмаар гэдэг хүний одоо аяг хүүхдүүдэнд аавтар зүг хэлж байгаа штэ. Тэгээд аавын чү мөндөө дахиад хүүхдүүдэд аавын чү энэ энэ тулгуурлаад сөгөбрөт маалгуулаад энэ энэ тулгуурлаад бишгүй хөгжмийн тоглуулаад ингээд дуунууд хоорондоо уялдаатай. Тийм бат хүүхдүүд мөтөд ингэ сонсно гэдэг чинь юуг анхаарах үед чинь ингээд
хоорондоо ингээд нөгөө бацлт ямар дуу дуудсан тэр нь ингээд баг вектораар цуг орж ирээд тэр нь нот болоод дуудсан дуунууд тэрийг өгд нотоор авах хүчинд тэгээд тэр дуунуудын өгүүлбэрэндээ нөгөө информ хайрлсан айгад ихийг хайрлсан одоо бинийгээ хүндэтгсэн дандаа тийм их гоё тийм хүүхдүүд бүтгэн байдаг. Тэгэхээр найз нөхдөд хүндсэн тийм дуунууд гоё байдаг тийм. Хамгийн гол нь хүүхдүүдийн дуун бас анхаарах зүйл байгаа юм гэдэг дандаа тийм хөдөлгөөн дуунууд дуртай байна. Тэгээ нүсэ 60 оны үед нөгөө зөвхөн хүний зохиосон хөл дуудаж содорсон чихтэй сормусан нүдтэй цаассан сүлтэй саарсан хэрэн самар цөмхтөө сармчин шигээ дайрхнаас дүүсдэгтэй даалгавчтай юм шиг дайрхнаас дүүсдэгтэй даалгавчтай юм шиг энэ болж байгаа гоё өгөө миний нөгөө хүлгээ урагшаатай хурууга хайрын савайлга аргэж дуугараа хараатны хаан болцгой эдгээр хөдөлгөөнд өөрсдөө дуулах дуртай. Тэгээд дээрээс нь хүүхдэд дандаа шин үг хэлж зааж өгдөг болох тийм хүүхдийн хүүхд дуугаар нөгөө хүүхдэд ярих ярианы шаардлага өөрийн илэрхийлэх шаардлага нь бүр сайжирдаг. Тэгээд хүүхдийн үгийн сан их байж идэв шүү дээ. Хүүхд олон дуу цогтолсон. 10 дуу судлаахад 10 шүлэг хийж байгаа байхгүй. Тэгээд шинэ үгүүд 10 болон багтны заахтай шинэ үгүүдийн сайн ойлгол заах нь маш чухал байдаг. Ингээд хүүхдийн дууны уран бүтээлийг сонсохдоо хүүхдэд ажилладаг хүүхд ямар дуу дуртай байгаа гэдэг нь голч заагаад явах юм байна. Тэгээ хүүхдэд сүүлд анимашнаар үзэх дуртай болсон шүү дээ. Тэгэхээр миний нөгөө хачин муухай жаад гэдэг нь цаад өгөн дуу анимашн гэдэг нь ер нь хүүхдүүд анимашнаар дуунуудаа бас үзэх сонирх тийм бас илүү сонирхолтой хүүхдүүд юм болсон байх шүү. За ингээд та бүхэн асуусан дөрөв асуулт маш нь хариуллаа.